Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. Юки Онна. Масаши аймагт хоёр төлөөчин амьдарч байлаа. Масакогийн хөвгөн болон түүний дагалдан болох 18 настай Минокичи. Өдөр бүр тэд тосгоноос 5 км-ийн зайд байгаа ойроо алхаж очин төлөө бэлддэг юм. Тэд замдаа өргөн гол гатлана. Гол үерлэгтэн дээр нь тавьсан ямар ч гүрийг эвдэлж хайдаг хүчтэй урсгалтай байлаа. Тэнд мөн голыг гатлах зориулалттай завь байсан. Нэг өрөө хоёр ир буцаж явдал хүчтэй цасан шуурхтай таарав. Гол дээр иртэл усчин завын голын нөгөө эрэгт орхиод гэрэл өгөн явчихсан байлаа. Тэр хавьд хорогдох ганц оромж нь завжны урдс юм. Урдс цонхгүй дээр гал төлөх боломжгүй. Гэхдээ л гадаа байснаас дээр байв. Хоёр төлөөчин сүрлэн борооны хөрөмтэйгэн тухгүй шүнийг тэнд өнгөрүүлэхэр болов. Масако тэр дорон унтсан бол Минокичи салхины гаргах сонин авиа чимээг сонсон хэвдэж байлаа. Удалгүй нүд нь анилдаж, нойрон дон дийлдэж. Тэр гинтхэн нүүрэн дээр хүйтэн цас будран ороход сэрв. Хаалга томоор онгойсон харагдана. Хажууд иш хартал маш хөөрхөн эмэгтэй бие дээрээс нь тонгон зогсох үзэгдэв. Эмэгтэй амьсгаа нүүрэн дээр нь амьсгалахад цан татуулж байв. Минокичи хашгирах гэсэн чи дуун гарсангүй, бүр хөдөлж чадсангүй. Эмэгтэй харис цас шиг цагаан, үс нь шөнийн ханан хуугас ч харагдана. Нүд нь маш үдсэглэнтэй ажээ. Эмэгтэй улам тонгойж байснаа би босод ирчүүдэд ханддаг шиг чамд хандах гэсэн ч болгохоор шийдлээ. Чи халуухан бас царайлаг юм Минокичи. Чамаг одоо гэмтээхгүй. Харин чи өөр хүнд тэрч байтугай ээжтэй энэ шин харсан зүйлийнхээ талаар хэлвэл би тэр дороо мэдэж чамайг ална шүү. Миний хэлснийг санаж яваарай гэв. Эмэгтэй тэр даруй эргэж харан хаалгаар сүүдэртэн гарч цасан дундуур мөр гаргалгүй явж одов. Минокичи одоо хөдөлж чадахтайган болж саяных зүүд байсан уу гэж гайхширан боджээ. Тэр хаалгаар цасан шамраг орж ирснийг домогт хардаг Юки Онна буюу цасны эмэгтэй сүнстэй андуурсан болов уу? Цас урдсны хаалгаар нэвсийн орж байсан тул тэр хаалхыг хідэн мөчрөөр даруулан хаав. Тэр харанхуйд Масако руу ойртон шалгалаа. Гэвч гарт нь цэвхүйтэн бие мэдрэгдлээ. Өвгөн осгож хөлдсөн байв. Өглөөн завчин эргэж ирээд Масакогийн хөжсөн биеийн хажууд ухаан алдсан Минокичиг олов. Түүнийг буцааж тосгон руу аваачин хэд хоног эмчилснээр зүгээр болжээ. Тэр хэрхэн цасан шуурганд өртсөн талаар болон Масакогийн осгож нас барсныг бусдад ярив. Тэр Юки Онаг хэнд ч хэлсэнгүй. Эдгэрээд Минокичи дахин түлээгээ бэлдэж эхлэв. Нэг өдөр харих замдаа нэг зүгт алхаж байсан цас шиг цагаан арьстай тасхар үстэй дурбулаа мохинтой таарчээ. Тэд хоорондоо ярилцаж охин өөрийнхөө Оюки гэдэг мөн эцэг эхэн нас барснаас Эдороо хамаатан садан дээр очин зарцч болтугай хийхэр явж байгаахан хэлв. Охин татагдсан Минокичи түүнээс сүү тавьсан эсхийг нь асуухад үгүй гэсэн хариу авчээ. Охин хариуд нь Минокичиг гэрэлсэн эсхийг асуухад ганц бий гэж хариулв. Минокичигийн гэрт ирэх үед тэд аль хэдийн бие биедэн татагдсан байлаа. Залуу охиныг хэсэг хугацаанд үлдэхийг хүсэхэд зөвшөөрөв. Минокичигийн ээжид ч Оюки таалагдж охин Эдо руу явсангүй. Оронд нь тэр Минокичитэй эхнэр нөхөр болов.
Оюуки гайхалтай эхнэр байж 5 жилийн дараа ээж нь нас барахтан Бердийн талархсан үг хэлж байв. Оюуки Минокичигийн 10 хүү охин төрүүлж өгчээ. 10 хүүхэдтэй болсон ч гэсэн Оюуки тэртээ олон жилийн өмнө Минокичидэд таарснаас илүү хөгшөрсөнгүй. Нэг шөнө хүүхдүүдийн унтуулсан хойно Оюуки Лааны гэрэлд ойдол хийж байхад нөхөр нь харж суув. Гинт урдсан тонсон осгом хүйтэн шин санаанд нь оржээ. Чамайг юм ойж суухыг Лааны гэрэлд харсан чинь 18-та үе тохиолдсон сонин зүйл санаанд орлоо. Тэнд нэг хөөрхөн цагаан эмэгтэйг харсан юм. Яг чамтай адилхан гэв. Оюуки тэрний талаар ярьда. Хаана харсан юм гэв. Минокичи түүнд цасан шуурга болон урдсан дахь шөнийн талаар яриав. Мөс шиг хүйтэн эмэгтэй орж ирэхэд настай найз нь амиа алдсныг ч яриав. Унтаа сэрүүн байснаа мэдэхгүй ч яг чам шиг хөөрхөн эмэгтэйг би харсан. Тэр мэдээч хүн байгаагүй. Би түүнээс айж бүр маш их хайсан. Тэр яг цас шиг цагаан одоо бодоход цөөд чим шиг. Эсвэл цасны эмэгтэй жинхнээсээ байсан байх. Түүнийг ингэж хэлвэ үгүй юу? Оюуки зүү утсан хайж байдгаар нь чарлав. Түүний хашгираа яг л өвлийн шуурга шиг сонсогдож, үсэн салхинд хийсэн мэт байдгаар нь ард заажээ. Тэр чинь би байсан. Чамайг тэр талаар ганц үг унагвал би чамайг ална гэдгийг хэлсэн. Гэсэн ч унтаж байгаа хүүхдүүдийг бодолцож үзэж би чамайг энэ удаад алахгүй. Харин чи тэднийг маш сайн асрамжлан шүү. Хэрв тэд чамд ямар нэг байдлаар гомдол тэхэл юм бол чамд би зохих шанг чинь хүртэх болно. Ингэж хэлээд түүнийг би цагаан уур манан болж хөврөн дээврийн хөндийгөр гадагшлан алгуулжээ. Харио Наго. Хэрв чи шүн ганцаархнан алхаж явтал нэг бараан дүрс нүдэнд чинь харагдаад урд үстэй хөөрхөн охин чам руу инээмсэглэн харвал чи хариуд нь инээмсэглэх үү? Хэрв Харио Нагото таарвал зүгээр л чигээрээ явах хэрэгтэй. Тэр маш дур булаам эмэгтэй бөгөөд хідэн нууцтай. Түүний нэр дэгээтэй эмэгтэй гэсэн утгатай ба. Харио Наач гэж дууддаг. Үс нь хэвийн харагдагч ойртон сайтар харвал хурц дэгээ болон өргөс болон хувирдаг. Тэр үсийн тэмдрүүл болгон хувиргаж олзон барихад ашигладаг юм. Шөнөөр хохирогчон хангуучилдаг. Эмэгтэй гэхээсээ илүү залуу ирчүүдийг агнадаг нь өргөнд амархан ордогтой холбоотой. Тэр Японы эзэнгүй гудамж замаар тэнүүжилдэг тул хинч түнд саад болохгүй. Ийхүү гудамжинд залуухан эрэгтэй хүн ганцаараа явж байвал тэр зүгээр л тэдэн рүү инээмсэглэдэг. Ирчүүд ихэвчлэн хариу инээмсэглэн түүнд нөхөрсөг байдал үзүүлснээр түүний өрхөнд ордог. Хэрв ирчүүд инээмсэглэхгүй бол эмэгтэй өөр тийшээ харж юу ч хэлэхгүй байснаар залууг зүгээр өнгөрөөдөг байна. Түүний өргөстэй үс нүдэрмэх зур хийсэн ирж хохирогчийн бие хувцс руу гүн шигдэн ордог. Бие нь үстэй орооцолдсон байдаг тул хохирогчд зугтаж чаддаггүй. Дараа нь эмэгтэй дэгээ ашиглаж хохирогчон хэдэн хэсэг хувааж хаян цогцсыг орхин явдаг. Зарим тохиолдолд цагдаагийн мөрдлөгөнд орохгүй тулд цогцсыг юу ч үлдээлгүй эдэж орхидог гэнэ. Түүнээс зугтах маш хэцүү хэдий ч боломжтой. Хэрвээ сайн гүйдэг бол түүнд баригдахаас өмнө гэртэн амжиж орон хаалгыг дотроосон хаахад болно. Хаалга Харио Нагог додогш орохоос сэрэг хилдэг юм. Тэр ихэвчлэн өглөө алга болдог тул гэр доторх хүн өглөө болтол тэсгэд болно. Харио Наготой холбоотой дараах түүх бий. Жижигхэн тосгонд амьдардаг Ямада гэх хүү байжээ. Тэр гэртэн очихоор гудамжаар алхаж байв. Ганцаараа бөгөөд шүн болж угаан тухгүй байлаа. Хэдий харанхуй гудамжинд ганцаараа яваач
Гудамж аюулгүй гэж өөртөө итгүүлсээр байв. Тэгэд ч шөнийн цагаар гудамж эзгүрдэг шүү дээ. Тэгсэн гинт гайхалтай үдсгэлэнтэй эмэгтэй түүн рүү аажуухан ойртож иржээ. Урд харуулсан түүнийг өргөдөх мэт зөөлөн салхинд найгана. Тэр түүн рүү ийлдгэр инэмсэглэж хариу нэмсэглэлийг хүлээв. Нэг л эвгүй байсан ч тэр нууцлаг охинд дадагдж хариу инэмсэглэв. Ингэсэн даруйд эмэгтэй ус түүн рүү тэмтрүүл мэт чавхтан ирэв. Дэгээнүүд түүний цамцнаас гялсхийн цоогдсон ч азар биед нь хүрсэнгүй. Ойртож ирэхээс өмнө ямаада цамцаан тайлж эмэгтэйгээс холдон цогтжээ. Байш нь ойрхон байсан тул 20 секунд л хүрсэн байна. Энэ богинохон хугацаанд араас гүүхэн сонсогдож үс нь итгэмээргүй хурдан хийсэж байлаа. Тэр байшинтан орж хаалганхаа цоожilж амжив. Тэр өглөө болтол хаалганыхан хажууд айсаар суужээ. Харио Наго шөнийн турш хараан хаалгыг балбаж нэвтрхийг оролдов. Өглөө нь тэр хаалгыг нэг хангалттай зоригтой болсон байлаа. Хаалга нээгдэх үед Харио Наго хэдийнэ алга болж харин хаалган дээр хэдэн 100 сэв зураас үлдсэн байв. Хэрвээ шөн таарсан эмэгтэй чам руу инээмсэглэвэл хариу инээмсэглэх хэрэггүй. Амнаас ихчил оронд нь авах болно. Химорогийн харш. Химорогийн харшийн бараан түүхэнд өгүүлснээр түүнд амьдарч явсан гэр бүлийнхэн бүгдээрийн хүүс тэмтрүүлсэн гэдэг. Японы хамгийн их сүнс гүйдэлтэй газар гэж тооцогддог ба харштай холбоотой түүхээр хийгдсэн Fatal Frame гэх видео тоглоомч бий. Энэ цайцыг гэхдээ яг хаана байдгийг хэн ч мэддэггүй. Хүмүүсийн яриагаар бол Токиогийн хажууханд чулуурхаг газарт нууцлагдмал оршдог. Хэрв харш руу санамсаргүй ойртвол аимшигтай зүйлс харж дотор нь явбал хараагддаг. Орчин үеийн Японы түүхэн дэх хамгийн хэрцгий гэмтэргийн аллага энд болсон гэдэг. Харшийн сүлийн эзэд Химорогийн гэр бүл байсан ба этгээд хачин Шинто гэх зан үйлд оролцсон гинэ. Олсоор чангах зан үйлийг хагас 100 жил тутам дэлхийн үйлийн үрийг арилгахын тулд үйлддэг гинэ. Хамгийн түгээмэл яриагаар бол жил болгоны төгсгөлд харш байх газарт үйлийн үр ба сөрөг аавраг чөлөөлөх хаалга нээгддэг гинэ. Үүнээс сэргийлэхийн тулд харшийн эзэн нэг охиныг эхээс мэндэлсэн үеэ сонгож гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлан өсгдөг. Хэрв охин гадаад ертөнцийн тухай мэдчихвэл тахилын үйл хэрэг амжилтгүй болох юм. Цаг нь ирэхэд олсоор татах зан үйлийн үеэр эмэгтэй шагаа, бугуй, хүзүүнээс олсоор уйдаг. Олсны нөгөө үзүүрийг үхэр юм уу адуунаас уйж тал тийш зүтгүүлэн хөл гар толгойг хэдэн хэсэг тасар тадан хайдаг байна. Энэ ашиглагдсан олснууд эмэгтэйн цуснд бодогдож нээгдсэн хаалганы дээгүүр татагддаг. Тагилчдын үздгээр энэ зан үйлийн нөлөөгөөр хаалга 50 жилийн турш хаагдаж хугацаа нь болоход дахин тахилын ёслолыг хийдэг байна. Энэ заншил маш хүнлэг бас хэрцгий боловч Химоногийн удмынхан энэ ёслолдон гүн гүнзгий итгэдэг. Гэр бүл овгийн нэр хүнд унахаас сэргийлж тэд энэхүү ёслолон гүйцэтгсээр ирсэн. Он жилүүд өнгөрсөөр Химоногийн гэр бүл улам олон зарцнараа дахилд өргөссөөр байсан. Хэрв тахилга амжилтгүй болсон бол юу болохыг тэд мэдсэнгүй. Нэг өдөр тахилгад зориулан бэлтгэгдсэн зар зохин өөрийг нь аврах хүсэлтэй нэгэн залуутай хайр сэтгэлтэй болжээ. Энэ холбоо түүний цус сүнсийг хэртүүлж тахилгыг бүрэн сүрүүлсэн байна. Түүнийг олсоор татахад хаалганд огт нөлөөссөнгүй. Цусан твдсэн олсыг хаалган дээгүүр явуулсан ч хаагдсангүй. Гэр бүлийнхэн бие биенээ айсан нүдээр ширтэж үйлийн үрийг хаах үргэн зөрчснөө мэдцгээв. Зарцын хайр сэтгэл болон амжилтгүй болсон тахилгыг сонсоод гэрийн эзэн галзууртлан уурсаж сэлмэн аван гэрийнхэн бүх гишүүнийг хөнөөв.
Байшинг тойрон үхтгэхийн унсан гэр бүлийнхнийг хараад тэдний сүнсэнд юу тохиолдох бол гэж айсан байна. Тэгээд тэр өөртөө Харакирихийн амиа хорлжээ. Алагдсан гэр бүлийнхний сүнс харшаар хэзүүчлэн хаягдсан барилгад орсон хүнийг ашиглан амжилтгүй болсон тагилхыг давтан хийх гэж оролддог гинэ. Ханан дэрх цус бол сэлмээр завчуулсны улмаас цацагдсан байна. Тагилгад цөрүүлж цагаан хувцас өмссөн сүнснүүдийг олон хүмүүс харсан гэдэг. Химорогийн харшийг байдагт итгэсэн хүмүүс уул хадаар тэнэж хайж олох гэж оролддог. Гэсэн чинь түүхэнд тодорхойгүй зүйлс нилээдгүй бий. Жишээ нь цагдаа болон сонины архивд үе болноор хөнөөсөн аллагын тухай мэдээлэл олддоггүй. Тиймээс 1000 жилийн өмнө болсон уу эсвэл ерөөсөө ийм аллаг болоогүй ч байж мэднэ. Онрё. Энэ үгийг урд нь хаанч сонсоогүй байж болох юм. Хараал болон тойрог гэх кинонуудад энэ талаар гардаг. Ном зохиолуудад ч дурддагддаг. Амьд хүмүүст аюул учруулах чадамжтай хорлонд сүнсийг онрё гэнэ. Амьд байхдаа үзэн ядалд уур хилэнтэйгээр үхсэн хүний сүнс одоо бол уур хилэнгээс болж хүмүүсийг алах чадвартай болсон. Зарим хүмүүс аимшигтайгаар мэхлүүлж эсвэл зовж тарчлан үхснээс болж онрё болдог. Тэд энгийн Япон сүнс шиг нүдэн тойрсон хар хүрээтэй, хар ус, цагаан хувцас, хувхаа цагаан царайтай харагддаг. Яаж үхснээсээ шалтгаалan зарим эрэгтэн дутуу байж болно. Хэрв Япон соёлыг сонирхдаг бол онрёгийн тухайч нэлээдгүй уншигдах болно. Эдгээр сүнс хүмүүст аюул учруулахаас гадна газар хөдлөлт, гал дүмэр гэх мэт байгалийн гамшгуудыг үүсгэдэг. Тэд ёр бусын хүчтэй ба өөрсдийн хүссэн зүйлээ авахын тулд юу ч хийхээс буцахгүй. Бид шүглэх, биеийг гажуудуулах, хүмүүсийг галзууруулах гэх мэт. Цуснд байнга шунаж явдаг ба тэдний зорилго бол өөрсдийг нь өгөхөд хүргэсэн хэн бүхнээс өшөөгөн авахд оршино. Хэрв сүнс өшөөгөн авч чадвал сүнс нь амьралдагч ихэнхдээ хизээч алга болдоггүй гэнэ. Хэрв унавал үхнэ. Энэ түүхэл зүүдтэй холбоотой. Хүмүүс ихэвчлэн зүүдээ мартдагч Японд дах олон хүмүүс дараах зүүдийг зүүдэлснээ баталдаг. Амьдралдан ядаж нэг удаа үүнийг зүүдэлдэг гэлцэнэ. Зарим хүмүүс зүүдэлсэн ч тэрийгэ мартчихсан байх талтай. Энэ зүүдэнд бүгд нэг тосгоныг зүүдэлдэг ба тэнд унаж болохгүй. Зарим хүний ярьдгаар зүүдэндээ унж байгаа бол бодит амьдрал дээр үхдэг гэлцэнэ. Энэ зүүдийг хэлэхэд алс голын тосгонд нар жаргаж тэнгэр бараан дөнгөтэй байх болно. Байгалийн төрх гайхалтай байх ч зүүд нэг л таагүй байх болно. Газарт хаа сайгүй хөх ягаан өнгийн цогцсууд хөглөрч байх. Урагшлах тусам амьгүй цогцсууд хаа сайгүй. Цогцсууд зам харгууг дүүргэж зарим нь бүр голд хөвж байх болно. Тосгоноор хэсэг алгасны эцэст хаанаас ч кимоно өмссөн охин ирдэг. Тэд чамд унвал өгдөг тосгонд байгаа тухай тайлбарладаг. Тайлбарлаж дуусаад нэг охин цаашаа явтал цогцсонд тэглэн газарт ундаг. Охин хашгиртал түүний бие хөх ягаан болж ховрно. Хэдэн секундын дараа бие чичирч байсан нь хөдөлгөөнгүй болж үхнэ. Олон хүмүүст энэ явдал янз янзаар дүрслэгдсэн. Зарим нь хэлэхдээ охид хойноос нь хөөж сэрх хүртлийн цогцсон гин. Зарим нь охид тэдэнд моднон хөл өмсүүлж сэрх хүртлийн тогтсон гин. Нөгөө хэсэгт юу ч тохиолдоогүй. Охин үхснийхэн дараа хэдэн хормын дараа сэрсэн гэдэг. Нэг ч хүн энэ зүүдэндээ унсан гэж хэлээгүй тул унсан хүмүүс үхсэн гэдэгт олон хүмүүс итгэдэг. Мөн зүүдэнд газарт хэвдсэн олон цогцсууд бол жинхэнэ хохирогчдын цогцос гэж зарим нь итгэдэг юм. Настай хүмүүс ихэвчлэн унтаж байхдаа нас бардаг нь зүүдэнтэй босож зүгээр явж чадаагүйгээс болсон ч гэж боддог.
Зүүд гэдэг гайхалтайч зарим тохиолдолд үхлийн байх боломжтой юм. Тиймээс аюулгүй зүүдэлж унахгүй байхыг хүсье.